За эсхий маань одоо хоёул эндээс эхэлж ингээл ярина да хөө. Энэ одоо ингээд анхан шатны ноос шалгалт энэ дээр ингээ явагдаж байгаа. Ингээд хараар цагаанаар ялгаад тэрний дараагаар одоо энэ дээр ноосоо бутлах буюу цэвэрлэх үйл ажиллагаа явагддгийг. Энэ одоо энэ том пүнкрын ийм том машин байгаа. Энэ машинаар ингээд ноосоо ингээд задал цэвэрлээд энэ лүгөө ингээ хог ялгадлаа ингээд энэ доороо ялгаад унах чинь. Тэгэнгүүтээ савнах машин гэж тэрэн дээрээ савнаад тэгээд дараагийн процесс нь болохоор зулах гэдэг нь одоо яг ерөөсө Монгол гар аргаар яаж зулдаг байсан яг тэрэн шиг гар аргаар зулаад тэгээд тэрнээс хоошоо эсгэрүүлэх барбаанлууга усалж оруулаад эсгэрээд гараа тэрэнгүүт нь дараа чи шатаар дахиж нөгөө морин эсгийнд бол одоо 3 ордог байсан гэдэг шиг адилхан 3 оруулаад эргээд ингээд ийм бэлэн бүтээгдэхүүн болоод энэ дээр ингээ гараад ирж байгаа. Ноос нь өдөрт нэг 400 орчим кил ноос орно. Энэ дээр үл ерөөсөн дан ахар хурганы ноос орл хийдий. Уртын ноос бол ордгүй. Энэ тэгээд ноосоо бол ер нь малчтаасаа бэлдэн малчтынхээ ноосоор орж хийж малчтаа чи үйлчлэн бас зах зээл рүү гаргана. Одоо энэ нэг хэсгийг хийхэд бол ер нь бид нар бол ерөөхдөө 30 жилээр жишдгийг. Яагаад 30 жилээр жишдэг юм бэ гэхээр энэ одоо доторх байгаа хог, шороо бүх юм гасагдаад эндээс нэг 27 хил орчим хил ноос саяны тэр бутлах гэдэг газар руугаа орж байгаа. Тэгээд тэндээс бас нэг 4-5 хил хаягдаад гараад ирнэ. Тэгээд одоо тэр савнах машин дээр ороод ирэнгүүт нөгөө бас нарийн хялгас хаягдах хог хаягдал нь хаягдаад ерөнхийдөө бүрэн бэлэн болж байгаа эсхийвэл нэг 20-21 хил орчимд бол бэлэн болоод гарч ирж байгаа. Манайх их одоо ингэж дийдэг байхгүй юу? Танах яагаад ийм гатуу байд юм бэ гэдгийг. Манайх болохоор ерөөсөө эсгэрүүлэх барооныхаа чадлынхаа юу гэвэл маш айгүй сайн чанартай хийж өгөхгүй бол эн чинь бас зах зээл дээр өрсөлдөж байгаа учраас чанартай юм хийхгүй бол бас нөгөө зах зээлээсээ шахагдах энэ төр асуудал олон биш үү тийм ээ. Энэ одоо нэг хэсгийн манайх бол метр 90 өргөнтэй 4-470 урттай байдаг. Одоо ингээд харахад бол манайх бол одоо ингээд цагаан хэсгийг жуулж энэ гол дундаа хар ноосоо ингэж хавчиж өгдөг. Манай нэг ганц онцлог нь л тэр. Ягаад хар ноосоо голдоо хавчдаг вэ гэхээр энэ нэг малчид маань одоо гар аргаар хийж хахад хургаараа өнгө тавиад уртаараа дотор хийгээд тэгээд өнгөө болохлаар ахраар тавьдаг байсан бол яг тэр жишгээр маань 3 давхар тийм зулгаал хийж өгдөг гэсэн үг. Одоо нэг намрын цаг гэдэг чинь тийм ээ. Малчдын маань одоо бас гэр орон тохижуулах, үр хөвгтдээ гэр орон барьж өгөх тэгээд ирэхлээр бол нэг 8 сарын бизнес ахгуулаад бол борлуулалт бол гайг болоод явчихдаг. 8 сар 9 сард бол борлуулалт бол ер нь бол гайгүй. Саяхан одоо нэг захим горшоо гээд нэг төсөл явагдаж байгаа. Тэрэн дээр манайх одоо би бас манайх ч өөрөө горшоотой л да. Тэр шугамаар төсөл бичиж өгсөн нэг 2 тоног төхөөрөнд нэмж явъя. Тэр маань одоо Дэлхийн банктай хамтарч хийж байгаа засгийн газрын хэлтийн төсөл явагдаад байгаа. Тэгээд тэндээс үл яг 10% нь бол горшооноос гаргаж өгнө. Цаад үлдэгдэл 90% нь бол юунаас тэр Дэлхийн банкнаас гаргах юм гинлээ.